Сайн бацгаана хүмүүстээ, нийгмийн ухааны багш тааж байна. Өнөөдөр бүгдээрээ орчин үеийн нийгмийн улс төрийн үйл явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзүүлэх нөлөө сэдвээр хичээлээ орох болно. За ингээд өмнөх хичээлээ сэргээ санацгаая. Өмнөх хичээлээр бүгдээрээ ардчлалын үнэт зүйлсийн талаар ойлголттой болсон. За, ардчлалын үнэт зүйлс нь бидний үзсэнчлэн Роберт Дайлийн тодорхойлсноор хэд хэдэн үнэт зүйл байдаг тухай бид ярилцсан. Харин өнөөдрийн хичээлээр багш нь онцлоод дараах 3 ардчлалын үнэт зүйлсийг тэмдэглэе. За, эхнийх нь бол өнөөдрийн шинэ хичээлийнхаа сэдвтэй холбогдуулаад нийтэд тайлагнах ил тод байх ёс гэсэн үнэт зүйлийг тэмдэглэцгээе. За, дараагийн үнэт зүйл маань иргэдийн улс төрийн оролцоо. За, удаах үнэт зүйл маань эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих. За, эдгээр үнэт зүйлсээс гадна бид нар сонгуул, мөн боловсрол зэрэг Роберт Дайлийн тодорхойлсон ардчлалын тулгуур үнэт зүйлсийг өмнөх хичээлүүдээр судалсан. За, багшийн самбарт бичсэн эдгээр 3 онцлсан үнэт зүйл маань өнөөдрийн хичээлтэй холбогдох бөгөөд орчин үеийн мэдээлэл технологи мөн цахим орчинд дох мэдээллийн хурдтай байдлаас болоод дараах 3 үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх нөлөө асар их болсон билээ. Тэгвэл хэвлэл мэдээлэл. За, тэр дундаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж юу вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ? За, мөн бид яагаад энэ талаар мэдээлэлтэй байх ёстой вэ? Зэрэг асуултуудын хариултыг өнөөдрийнхөө шинэ хичээлээс бүгдээрээ олж авах болно. За, ингээд шинэ хичээлд орцгоё. Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16-ад Монгол Улсын иргэн болгон үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чагсаал цоглон зохион байгуулах хэрэгтэй хэмээн заасан байдаг. За, орчин үеийн нийгэмд тэгвэл хүн болгон сая миний дурдсан эрхээ хэрэгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөн цахим хэрэгслүүдийг ихээр ашиглаж байна. За, тэгвэл багш нь өнөөдрийнхөө хичээлийн гол ойлголтыг тайлбарлая. За, тодорхойлолтоо та бүхэн дэвтэртээ тэмдэглэж аваарай. Хэвлэл мэдээлэл гэдэг нь нийтлэл нэвтрүүлгийн тасламжтайгаар түргэн шуурхай үнэн бодит мэдээллийг нийтэд хүргэх зорилготой тогтмол хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэргийг хэвлэл мэдээлэл гэж нэрлэдэг байна. За, тогтмол хэвлэл гэхээр хүүхдүүдээ энэ сонин сэтгүүлийг хэлж байна. За, улирал бүр, эсвэл сар бүр, эсвэл өдөр бүр эрхлэн гаргадаг тодорхой өөрийн гэсэн редакцтай эдгээр сонин сэтгүүлүүдийг тогтмол хэвлэл гэж нэрлэдэг байна. За, радио, телевиз бол мөн мэдээллийн гол их сурвалжууд байдаг. За, мөн радиоос гадна орчин үед подкастаар дамжуулан хүмүүс илүүтэй их мэдээллийг хүлээн авдаг болсон байна. За, мэдээллийн агентлаг гэдэг бол тодорхой редакцтай мэдээллээр дагнан үйл ажиллагаа явуулдаг тэдгээр байгууллагуудыг хэлж байна. За, баримтат кино гэдэг бол түүхэн болоод тухайн нийгэмд болж өрнөж буй бодит үйл явдлуудаас сэтгүүлсэн ийм баримтуудыг өгүүлэх кинонуудыг хэлж байна тийм ээ. За, харин цахим хэвлэл гэдэг бол олон нийтийн цахим хэрэгслэр түгэн илэрч байгаа мэдээллүүдийг хэлж байна. За, мөн сайт зэрэг цахимаар хүлээн авах боломжтой тэр мэдээллийн сувгуудыг энэ ойлголтод багтааж байна гэж үзэж байна. Одоо бүгдээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл ямар шинж агуулдгийг ярилцгаая. За, энэ хэвлэл мэдээллээс гаргаж буй хамгийн чухал зүйл бол мэдээлэл гэдэг. Мэдээлэл. За, бид мэдээллийг эерэг мэдээлэл, сөрөг мэдээлэл, ташаа буюу хуурамч мэдээлэл гэх зэргээр ангилан ялгадаг. За, мэдээллийн тухай маш олон ангиллууд байгаа. Гэхдээ бид нар өнөөдрийн хичээл дээр эдгээр 4 мэдээллийн талаарх ангиллыг л ярилцах болно. За, эерэг мэдээлэл гэдэг бол тухайн нийгэм болж өрнөж буй тэдгээр одоо эерэг нээлттэй за мөн
эдгээр мэдээллүүдийг нийтэд нь багтааж ойлгож байна. За сөрөг мэдээлэл гэдэг бол одоо бидний хэлдгээр болж бүтэхгүй байгаа засан сайжруулах шаардлагатай тэдгээр зүйлсийг хэлж байна. Харин ташаа мэдээлэл гэдэг бол тухайн мэдээллийг дамжуулж буй этгээд буруу гэдгийг худал гэдгийг мэдээгүйгээр одоо нийтэд түгээж буй тэр мэдээллийг ташаа мэдээлэл гэж хэлж байна. За харин хуурамч мэдээлэл гэдэг бол тухайн мэдээллийг цацаж буй этгээд хуурамч буюу худлаа гэдгийг мэдсээр байж нийтэд буюу олон нийтэд цацж ивэл энэ хуурамч мэдээлэл гэж нэрлэгддэг байна. За мөн мэдээлэл гэдэг дээр багш нэг зүйлийг онцлон хэлэхэд мэдээлэл гэдэг бол дэлхийн нийтэд эсвэл тухайн улс оронд болж өрнөж буй эдийн засаг, соёл нийгэм, мөн улс төрийн орчинд өрнөж буй тэр бүх үйл явцыг хэлдэг байна. За бүгдээрээ мэдээллүүдийнхээ ангиллуудыг мэдэж авлаа. Харин одоо бүгдээрээ энэ бидний яриад байгаа мэдээлэл ямар онцлог шинжтэй болохыг дэлгэрүүлэн ярилцгаая. Гол шинжүүдээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Эхний гол шинж бол хэвлэл мэдээлэл буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл нь зайлшгүй үнэн бодиттой байх ёстой. Энэ бол хамгийн чухал шинж ахна. Хоёр дахь нь тогтмол шуурхай байх. Гурав дахь гол шинж бол багтаамжийн хувьд багтаамж сайтай байх ёстой, мөн хүртээмжтэй байх ёстой. Мөн дараагийн нэг гол мэдээллийн шинж бол чиглэсэн зорилготой байх. Эдгээр үндсэн шинжүүдийг хангаж ижиж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл бол бусад мэдээллүүдээс ялгардаг байна. Одоо багш нь гол ойлголтуудаа тайлбарласан. Одоо бүгдээрээ энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлж байгаа тухай дэлгэрэнгүй ярилцгаая. Хэвлэл мэдээлэл буюу олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь иргэдийн үг хэлэх, хэвлэл нийтлэх хэрэгчлийг хангадаг учраас ардчлалын гол тулгуур чухал хэсэг болж өгдөг байгаа. Энэ утгаараа бид нар хэвлэл мэдээллийн хэрэгслийг дөрөвдөгч засаглал хэмээн нэрлэдэг. Дөрөвдөгч засаглал болохынхоо хувьд иргэдийн тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг. Мөн мэдээллийг түргэн шуурхай олж авдаг байна. Засгийн газар буюу засгийн эрхийг барьж буй нам, улс төрийн байгууллагууд, мөн захиргааны байгууллагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрсдийн үйл ажиллагаа бодлогыг нийтэд сурталчлан таниулах ийм үйл ажиллагааг хийдэг байна. Нэгсэндээ төрөөс гаргаж буй бодлого, үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийт олон түмэнд таниулж сурталчилдаг байна. Мөн засгийн газар болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэлж дүгнэж хянаж шүүмжилж идэг. Тэмдэглээд аваарай. Хэрвээ хууль бус үйл ажиллагаа явуулсан, хууль бус үйл явдалтай засгийн газар болоод улс төрчид холбогдсон тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг илчилж олон нийтэд дэлгэдэг юм байгаа. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслийг дөрөвдөгч засаглал хэмээн нэрлэдэг байна. Одоо бүгдээрээ хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэдэг үүргийн талаар ярилцгаая. Хэвлэл мэдээлэл бол дөрөвдөгч засаглал болохынхоо хувьд нийгэмд маш олон үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс мэдээж хамгийн чухал үүрэг нь бол мэдээлэл олгох. Хоёр дахь чухал үүрэг нь бол иргэдийн үзэл бодол төлөвшөхөд нөлөөлөх үүрэгтэй байдаг. Нэгсэндээ олон нийтийн санаа бодлыг хэвлэл мэдээллээр дамжуулан ингэж удирддаг. Мөн хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөллийн ажлууд явагддаг байна. Дараагийн үүрэг нь бол хяналт тавих, хилцүүлэг өрнүүлэх, шүүмжлэх зэрэг нь бол
дараагийнх нь үүрэг болдог байна. За, улс оронд болж буй болон дэлхийн нийтэд болж буй үйл явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай ажиглаж, дүгнэж, за ард түмэн мэдээлэл олгож, за үүгээрээ дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх, за энэ үйл явцаараа төрийн бодлогод нөлөөлөх зэрэг оролдлогуудыг хийдэг. За үүнийг бол хяналт тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх гэж нэрлэж байгаамаа. За харин дараагийн чухал үүрэг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд боловсрол олгох, цэнгэн баясгах үүргийг мөн давхар хүлээдэг байна. За өнгөрсөн хугацаанд бид бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан за хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж ирснийг та бүхэн мэдж байгаах. За энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд боловсрол олгох за үүргээ гүйцэтгэж байсны нэг тод жишээ олж байгаамаа. Бүгдээрээ үүргийг ярилцлаа. Мэдээллийг шуурхай дамжуулахдаа ямар зарчим баримталдаг вэ гэсэн асуултанд багш надад хариулъя. Гол баримталдаг зарчмуудаас багш нь дурдж бичсэн байна. За, эхний зарчим бол нэг хүний эрх ашигын төлөө бус олон түмний төлөө үнэн бодит мэдээллээр хангах бол туйлын чухал эхний зарчим байдаг байна. За, удаах зарчим нь бол мэдээллийг бүх нийтэд тэгш хүргэх тэр боломжийг нь хуулиар хангах нь чухал зарчмуудын нэг байна. За, бүх нийтэд тэгш хүргэх гэдгийг та бүхэн юу гэж ойлгох ёстой вэ гэхээр нас хөөс боловсролын зэрэг за шашин шүтлэг зэргээс үл хамааран хүн болгон өөрийн хүссэн мэдээллийг ирж хайх, олж авах тэр боломжийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хуулийн байгууллагууд бол баталгаажуулж олгож өгөх нь бол чухал зарчмуудын нэг байдаг байна. За дараагийн зарчим бол ард түмний дуу хоолой болох гэж байгаа. За ард түмний илэрхийлэх гэсэн үзэл санаа төрийн шуурхай хүргэснээрээ тэдний дуу хоолой болж мөн тэдний тэр эрхээ хамгаалах, эрхээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх боломжийг нь олгоно гэсэн үг. За удаах зарчим нь бол хэвлэл мэдээллийн ажилтнууд буюу сэтгүүлчдийн за эрх ашигыг хамгаалах, хүндлэх, тэдний аюулгүй байдалд анхаарах зэрэг нь бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн гүйцэтгэдэг гол чухал зарчим байдаг байна. За багш нь яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж ялгаатай байдлаар хэлээд байна вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь төрийн болон төрийн бус буюу хувийн гэх зэрэг маш олон хэлбэрээр үйл ажиллагаа явуулж идэг. За тэгэхээр тэдгээр бол тусдаа өөр зарчим баримтлана гэсэн үг бол огт биш. Үнэхээр эдгээр зарчмуудыг бол баримталж ёс зүйтэй ажиллах нь бол тэдний гол баримтлах чиг шугам байдаг байна. За олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тоо жил ирэх тусам бол нэмэгдэж байна. За зөвхөн телевиз радиогоор мөн сонин сэтгүүл зэргээр хязгаарлагддаг байсан бол цахим орчинд бол мэдээллийг олж авах, мөн мэдээллийг түгээх зэрэг нь бол орчин үеийн нийгмийн бол зайлшгүй чухал нэг хэсэг нь болж эхэлж байна. За минут секундээр хэмжигдэх үст тийм хурцаагаар мэдээллийн хэрэгслүүд бол мэдээллүүдэд цацж байна. За энэ үед бол хүн болгонд мэдээллийн боловсрал гэдэг чухал зүйл болохыг бол ярьж эхэллээ. За мэдээллийн боловсрал гэж юу вэ гэдэг дараагийнхаа хичээлийн хэсэгт орцгоё. За мэдээллийн боловсролын талаарх ойлголтыг нэгдсэн үндэсний байгууллагаас дараах байдлаар тодорхойлсон байна. За мэдээллийн боловсрол бол хүн болгонд шаардлагатай орчин үеийн шинж чадвар гэж нэрлэгдэх болсон байна. За мэдээллийн боловсрол гэдэг нь бол та эхлээд тухайн мэдээллийг уншиж ойлгох шаардлагатай байдаг байна. За нэгсэндээ мэдээллийг шууд хүлээн аваад ойлгоно гэдэг бол эхний хийх ёстой үйлдэл ахна. За хаанаас гаргасан мэдээлэл вэ? Энэ мэдээлэл зарлага нь яг юу вэ? За мөн ямар үндэслэлтэй байна вэ гэх зэргээр та тунгаан бодно гэсэн үг. За үүний дараа нухацтай бодно. За мэдээллийг шууд уншсан даруйдаа итгэх биш, ойлгох, нухацтай бодох зэрэг үйлдэлүүдийг хийж дүүсний эцэст та тухайн мэдээлэлд итгэх үү, итгэхгүй. За энэ мэдээлэл эерэг мэдээлэл нь үү, сүрэг мэдээлэл нь үү? За мөн хуурамч мэдээлэл нь үү гэх зэргийг ялгаж тань мэдэх боломжтой юм а. За маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаагийн хэрээр та тэндээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг олж авч боловсруулж чадах нь өөрөө тухайн хүний мэдээллийн боловсрал хэр өндөр байгааг харуулдаг байна.
За ингээд хичээлээ дүгнэн ярилцгаая. Бүгдээрээ хэвлэл мэдээлэл гэдэг үндсэн гол ойлголтыг өнөөдрийн хичээл дээр танин мэдсэн. За хэвлэл мэдээлэл гэдэг нь нийтлэл нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодтой мэдээллийг түргэн шуурхай тогтмол хүргэх зорилготой одоо телевиз, радио, захим хэвлэл, мэдээллийн агентлаг зэргийг илэрхийлсэн ойлголт юм. За мэдээллийн хэрэгсэл нь бол нийгэмд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, мөн хэвлэл нийтлэх зэрэг гол тэр үндсэн эрхийг хангадгаас гадна мэдээлэл олгох, боловсрол олгох, цэнгийн баясгах зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг. За та бүхэн өнөөдрийнхөө хичээлийг дэлгэрэнгүй уншиж судлаад гэрийн даалгавартаа сурах бичгийн 153 дугаар хуудасны гэртээ хийгээрээ дасгалыг хийж гүйцэтгээрэй. За ингээд дараагийн хичээл дээр уулзцгаая.